Сайн байцгаана уу амьдчүүдээ. Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан марцгаасан уу? За бүгдээ хамтдаа энэ өглөө эзнээс ирэх үгийг хүлээн авцгаая. Тэгээд хамтдаа залбирая. Их эзэн минь ээ, бид таны өмнө ирж байна. Эзэн таны бидний амьдрал зөвшөөрч байгаа шинэ өглөө бүрийн төлөө танд баярлалаа. Энэ өглөө ч гэсэн та бидэнтэй хамт байж өөрийнхөө үгийг айлтгах болтугай. Тиймээс таны үгээр бид урамшуулгадсан зоригжиж эзэн энэ өдрийн амьдралынхаа үйл явдлуудад бас тантай хамт байхыг хүсэж байна. Есүс эзэн та өөрийнхөө үгийг бидэнд илчлэх болтугай. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтдаа Марк номын 20 дугаар бүлгээс хүлээн авцгаая. Өнөөдөр бүгд Марк 2-ын 23-аас 28 дугаар ишлэгийг хүлээн авъя. За би эндээс та бүхэнд уншаад өгье. Тэрээр амралтын өдөр тарайн талбайн дундуур дайран өнгөрч байлаа. Шамнар нь зам гаргангаа тарайн түрүүг шовтарч эхлэв. Фарисеучуд түүнд хараач, яагаад тэд амралтын өдөр хууль бусыг үлдэнэ вэ гэж асуусанд Есүс тэдэнд өлсөж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад юу хийснийг та нар уншаагүй гэж юу? Тэргүүн тахилч Абиатрийн үед тэр бурхны өргөөнд орж зөвхөн тахилч нараас өөр хинч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гэд тэр тэдэнд бас хүн амралтын өдрийн төлөө бус амралтын өдөр хүний төлөө бий болсон. Хүний хүү амралтын өдрийн ч эзэн мөн гэж айлтваа гэж хэлсэн. Амен. За л нөгөө нэг фарисеучуудын л одоо гаргаж ирдэг асуудлуудын нэг те. Ер нь бол ингээд эзэн Есүс Христ ингээд тандаал, ажиглал, ингээд тагнуулдаал ингээд явж идэг тийм хүмүүс. Тэгээд яаж одоо алдаа гарах нь одоо ямар одоо симки гарах нь тэрэн дээр нь яаж үлгэж авч те одоо шалтгаглаж унгаж болохоор тэр болгоны л одоо фарисеучуд ингээд ашигладаг гэсэн. Одоо тэдгээрийн л одоо нэг үйл явдал энэ ч болж байна. За тэнгүүд одоо амралтын өдөр за одоохоор бол бидний тооллоор бол эн чинь одоо бямб гараг еврей тооллоор бол сабат өдөр буюу 7 дахь өдөр гэж одоо ярьдаг. Тэгэхээр одоо тэдний хувьд сабат өдөр эзэн Есүс Христ ингээд дагалдагч нартайгаа шавнартайгаа хамт явж ирсэн. Тэгэхээр тэд нар мэдээж үлссэн учраас тарайн дөрөв шавтраад ингээд идсэн байна те. Тэгмээ тэрийг нь харсан фарисеучуд одоо яг л ингээд анаад байжсэн байхгүй ингээл анаалтай. За яг юу буруу хийх нүгэл харсан фарисеучуд яагаад амралтын өдөр хууль бусыг үлдэнэ вэ гэж асуусан. Тэнгүүд эзэн Есүс Христ тэдэнд хариулж өгдөг. Амралтын өдөр те одоо Давидыг санаа. Давид амралтын өдөр юу хийснийг санаж байна уу? Тэд нар бүр ингээд тахилч нар л идэж болох хэвээр. Тахилч нар л хүрэх эрэхтэй тийм тавиг талхнаас хүртэл идээд нөхөддөө хүртэл өгч ийсэн шүү дээ. Тэгээ амралтын өдөр чинь бол хүний төлөө байх ёстой. Хүн амралтын өдрийн төлөө биш. Тэр ч байтугай энэ амралтын өдрийн чи эзэн бол би байна гэж ингэж хариулсан. За фарисеучуд бол ер нь бол хуулийг сахихыг бол зүгээр ингээд одоо сүулдэ бол нэг юм мухар сүсэг те одоо бүр нарийн ярих юм бол хууль гэдэг бол тэдний хувьд бол нэг бусад хүмүүсийг боолчлох нэг зэвсэг болсон юмсан. Тэгээд тэд нар өөрсдөө тэрийг сахин биелүүлж байгаа юм шиг харагддаг хүмүүс байсан. Үнэндээ бол тэд нар яг сахин биелүүлдэг үгүй. Яагаад гэвэл тэд нар зүгээр маш сайн харагдаж чаддаг. Тэгэхээр эзэн Есүс Христ яг энэ хэсгээр дамжуулаад нэг тодорхой зүйлийг хэлж байгаа. Жинхэнэ амралтын өдөр бол те амралтын өдөр бол хүний төлөө байдаг буюу хүн одоо хууль одоо бурхны ард түмэндээ өгсөн тэр хууль бол хүнийг амраахын төлөө байсан юм а гэдгийг сануулж өгч байгаа. Одоо хуучин гэрээний одоо Израилийн тэр түүхийг харахад ч гэсэн бурхан тэг одоо дэд хууль дээр өгсөн тэр одоо амралтын өдрийн хууль бол хүнийг амраахын төлөө байсан. Хүнийг амраахын төлөө. Тэгээ амралтын өдрийг ариунаар сах гэдэг нь юу гэхээр бие махбодын хувьд, сүнсний хувьд, бодол санааны хувьд ер нь амрах тухай байсан. Болохоос биш. Ер нь бол ингээд нэг боожтгох тухай ямар нэгэн одоо юу гэдэг хориод цээрэнд орох тухай бас ерөөсөө бас байгаагүй. Тэгэхээр энийг одоо фарисеучуд одоо гуйлсан байна те. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд итгэгч нар бидний хувьд бол энэ хэсэг ямар ач холбогдолтой вэ гэвэл өнөөдөр жинхэнэ амралтыг бол хэн өгөх юм бэ гэвэл эзэн Есүс Христ л өгнө. Та бидний бие махбод ядарна, та бидний бодол санаа, те сэтгэл зүй ядарна, бидний сүнс ядардаг те. Тэгэнгүүт бурхан биднийг үргэлж те амраахыг хүсэж байдаг гэдгийг энэчээс харж болж байна. Хуучин гэрээний хуулиудаар дамжуулаач тэр яг эзэн Есүс Христийн энэчээ айлтж байгаа үгээр дамжуулаач тэр бурхан бол амралтын өдрийн эзэн буюу тэр амралтын өдөр бурхан өөрийнхөө хүмүүсийг амраахыг хүсдэг. Энэ сүнслэг утгаараач тэр бод утгаараач тэр шууд утгаараач тэр бурхан өөрийнхөө хүмүүст те амралтыг зөвшөөрдөг буюу бурханы хүмүүс ядарсан туйлдсан байгаасаа гэж хүсдэггүй. За тэгвэл өнөөдрийн энэхүү хэсэг маань өнөөдөр итгэж бидэнд ямар ач холбогдолтой юм бэ гэж. Өнөөдөр бид нэр үнэхээр амьдралын олон асуудал нухчаа бэрхшээл дундуур амьдарч байгаа бол магадгүй биднэрт шийдэж чадахгүй шийдэхийг хүсэж байгаа боловч бидний хүч хүрэхгүй байгаа. Бидний бас нөхцөл байдал
болохгүй байгаа. Тийм амьдрал дундуур бид нар явж байгаа бол бүгд бас биднийг бас амраахыг хүсэж байгаа бурхан руу эргэцгээе. Жинхэнэ амралт, бүрэн дүрэн амралт, сэтгэлийн амар амгалан бол зөвхөн эзэн Есүс Христэд л байдаг. Эзэн Есүс Христийн бидэнд өгж байгаа тэрхүү хайр, инэрл, өршөөл, нэгүсэл бас сүнслэг нөмөр нөөлгөн биднийг энэ амьдралын хүнд хэцүү нухчаан донд, ачаад арамтан донд бүрэн дүрнээр амрааж чадах тэрхүү чадал байт юм аа. Тэгэхээр бид нар хамтдаа эзэн рүүгээ эргэцгээе. Эзэн дээр ирцгээе. Эзэн минь та намайг амрааж өгөөч. Би үнэхээр ядарч байна. Би туйлдж байна. Эзэн та миний зүрх сэтгэлийг мэдж байгаа. Миний сэтгэл санааг мэдж байгаа. Ямар их туйлдж, ямар их шаналж байгааг та мэдж байгаа. Амьдралын олон асуудал байна. Бие махбодын асуудал байна. Сэтгэл санааны асуудал байна. Харилцааны асуудал байна. Эдийн засгийн санхүүгийн асуудал байна. Бэрхшээлүүд байна. Гэх мэтчлэн маш олон зүйлс байгаа гэдгийг хүлээмжшүүрээд эзэн рүүгээ ирээд эзэнд энэ намайг амрааж өгөхийг бүгдээрээ гуйцгаая. За бүгд хамтдаа залбирцгаая. Тэгээд эзнээс ирэх тэрхүү амралтыг бүгдээрээ хүлээн авцгаая. Хайр та минь бид таны өмнө ирж байна. Эзэн тэгээд та биднийг хайрлаж инэрч та биднийг өөрийнхөө сүнслэг нөмөр нөөлөг дотроо үргэлж амраахыг хүсдэг эзэн учраас танд баярлалаа. Хайр та минь амралтын өдрийн хувил хүний төлөө байдагтай адилхан эзэн таны биднийг амраах гэсэн тэр хүсэл эрмэлзэл үргэлж өнөөдөр ч гэсэн яг адилхан хэвээрээ гэдэгт бид итгэж найдаж байна. Бид бас хүлээн авч байна. Тэгээд та бидний сүнс сэтгэлийг, бидний бие махбодыг амрааж өгөөч. Эзэн амьдралын олон асуудал нухчаан донд эзэн үнэхээр бид хэрвээ самуурсан бол, бид туйлдсан бол, бид шантарч байгаа бол, бид үнэхээр яахаа мэдэхгүй байгаа бол эзэн та биднийг амрааж, эрүүлэр бодож сэтгэж, эрүүл сүнстэй болгож өгөөрэй гэж тансаагаж байна. Эзэн та биднийг өөрийн сүнсээрээ хучих болтугай, та өөрийн сүнслэг амар тайван дотор биднийг оруулах болтугай. Тандаа баярлалаа. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен.